Геотехникийн олон улсын эзэмшигний хуралд бол миний хувьд Монгол оронд одоо зутгамал төмөртөө даацын хаан системтэй барилга буюу олон нийтийн хевсэн бүрэн зутгамал барилгын одоо газар хөдлөлийн ажиллагааг үүсгэсэн сэдвээр өгүүлэл бичиж илтгэлтэй авах чаа. За энэ сэдв маань өөрөө маш чухал. Улаанбаатар хот маань одоо Монгол улсын одоо гол төв хот ихэнх барилга байгууламж бол энд баригдчихэв. Сүүлийн үед бол ялангуяа энэ бүрэн зутгамал барилга бол 2010-ад оноос хойш маш эрчимтэйгээр орон сууцны зориулттай, офисын зориулттай олон давхар барилгуудыг хэрэглэж байгаа. Тийм учраас одоо энэ даацын системийн одоо газар хөдлөлийн ажиллагаа ер нь хэр юм бэ? Бидний норм дүрмэнд одоо ямар нэгэн дутагдaltaй тал байгаа юу? Зураг төслийн практик инженерүүд маань тооцоо зураг төсөл хийхдээ хэрхэн цаашдаа анхаарах хэрэгтэй гэдэг талаар бол энэ судалгааны ажлаараа дамжуулж одоо хэлхийг хүсэж байгаа. За хоёрдугаар асуудал гэхэлэр өнөөдөр энэ үйл явдлыг тохиолдуулаад миний өөрийн одоо хийсэн бичсэн одоо хоёрдугаар зөвхөгч маань одоо Талиди багш маань Отгон баяр гэж багш маань бид хоёрын хамтран зохиос одоо бүтээцийн динамикийн үндэсгээд одоо юм ном өнөөдөр бол нээлттэй хийж байна. За энэ ном маань одоо бүхэл барилга байгууламжийг одоо динамикчаар тооцох тэрэнд бол хэрэглэгддэг онлын үндсийг бол багтааж өгсөн. Тэгээд магистр, доктор, бакалаврын төгс хүрсэн оюутан зураг төслийн практик инженерүүд зориулсан юм ном байна.